Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу. Хөлөмжийн дараа подкастыг экспертийн өнцөг болон ээлжид ярьцлага эхлэх бэлэн болсон байна. Өнөөдөр бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлийн талаарх мэдлэг чадварын менежментийн талаар ярилцахаар эрхэм саранг ураад байна. Тантай хамгийн ихний асуулт нь өөрийгөө товч танилцуулна уу? Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээ таны зорилго юу вэ? Сайн байна уу? Намайг подкаст урьж оролцуулсанд маш их баярлалаа. Миний нэр Саран. Би нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төслийн зохицуулагчаар ажилладаг. Манай төсөл бол Панорама их дэлхийн эрүүл байдлыг хангах шийдлүүд гэдэг нэртэй тийм мэдлэгийн менежментийн санаачлага байгаа. Энэ санаачлага нь олон талт хамтын ажиллагаа буюу маш олон байгууллагууд хамтардаг тийм санаачлага. Манай одоо нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс гадна Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг мөн IUCN буюу одоо олон улсын байгууллага нийгэмлэг зэрэг олон байгууллагууд хамтардаг. Гол зорилго нь болохоор байгаль хамгаалах мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй хэрэгжүүлсэн ажлууд одоо арга хэмжээнүүд тэдгээрийг одоо ямар шийдэл байна гэдгийг тодорхойлох, баримтжуулах, тэгээд бусадтай хуваалцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ийм санаачлага байгаа. Тэгээ миний ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогдох вэ гэхээр яг саяны дурдсанчлан одоо манай Панорама мэдлэгийн платформ дээр бол уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хоёр шийдлүүд байгаа. Тэр нэг нь болохоор одоо сааруулах хөлөмжийн үеийг бууруулах чиглэлээр байгаа. Нөгөөх нь болохоор экосистем тулгуурлан дасан зохицох чиглэлээр бас олон зуун одоо шийдлүүд байгаа. Тэгээ олон зуун гэдэг нь ямар утгаараа гэхээр одоо Панорама дээр байгаа шийдлүүдийг хэрвээ та бүхэн ороод харуул одоо 1700 гаруй шийдлүүд дэлхийн өнцөг булан бүрээс тухайн арга хэмжээг яг хэрэгжүүлсэн байгууллага, хувь хүмүүс, төрийн төрийн бус байгууллагын хүмүүс одоо хуваалцсан байгаа. Өөрсдийн мэдлэг туршлага. Тэгэхээр тэр шийдлүүд маань саяны миний хэлсэн хоёр одоо үндсэн чиглэлээс гадна бусад одоо юу гэдгийг тусгай хамгаалалттай газар нутаг эсвэл одоо хөдөө аж ахуйн чиглэлээр ч орсон шийдлүүд нь маш олон хувь нь одоо уур амьсгалын өөрчлөлтөд бол сааруулах болон дасан зохицоход хувь нэмрээ оруулсан тийм шийдлүүд байгаа. Тэгэхээр миний ажил яаж холбогддог вэ гэдгийг товчлол уур амьсгалын өөрчлөлтөд одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлсэн тэдгээр мэдлэг туршлагыг бусадтай хуваалцах одоо түрүүн миний хэлсэн дэлгэрүүлэх, сурталчлах, түгээх тийм зорилготой ажилладаг байна. Тэгээд миний зорилго гэвэл ерөнхийдөө мэдээж уур амьсгалын өөрчлөлт гэхээсээ гадна ерөнхийдөө маш энгийнээр хэлвэл байгаль их дэлхийгээ хойч үдээ өвлөн үлдээхийн төлөө өөрийнхөө хийж чадах бүх зүйлсийг хийх тийм зорилготой ажиллаж амьдардаг юм байна. Өөрийнхөө зорилго, өөрийнхөө ажил мэргэжлийн талаар танилцуулсан танд маш их баярлалаа. Танд таах дараагийн асуулт нь таны ажиллах салбарт уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой хамгийн тулгамдж буй асуудлууд юу вэ? За энэ асуултаараа бид нэр экспертүүдээсээ 3 хүртэлх асуудлыг гаргаж ирж дэлгэрүүлж яриасаа гэж хүсэж байгаамаа. За мэдээж олон асуудал байгаа. Гэхдээ 3 гэж хэлсэнд баярлалаа. Тэгэхээр яг одоо сонгоод хэлвэл за нэгдүгээр асуудал бол мэдээж мэдлэг мэдээлэл одоо хангалтгүй байгаа гэх юм уу? Одоо нэг талаар бид нэр өнөөдөр ингээд мэдээллийн 90 100 амьдарч байгаа гэж өглөөс л уцаа нэхэд маш их мэдээлэл ингээд тасралтгүй бид нэр хүлээн авч байгаа. Гэтэл тэр нь яг бидний одоо амьдралд хэрэгтэй мэдлэг байж чадж гэнэ үү хэрэгтэй мэдээлэл байж чадж гэнэ үү гэвэл харах нь тийм биш байгаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд холбогдоод аваад үзвэл манай Монгол орны нөхцөлд ингээд яг энэ талаар би ингээд мэдээ сурыг гэд хайхаар үнэхээр миний бодлоор бол хангалтгүй байгаа. Мэдээж
судалгааны байгууллагууд за мэдээж энэ чиглэлээр ажиллаж байгаа мэрэгчлэтнүүд бол одоо мэдлэгийг одоо олж байна, түгээж байна. Харамсалтай нь яг энэ нь одоо ингээд нэг доор хүмүүст ингээд одоо олон нийтэд хүртээмжтэй байж чадж гин үү гэвэл хараахан үгүй юм шиг байгаа. За би энийг одоо жишээлгээр тайлбарлах юм бол өнөөдөр ингээд одоо юу гэдэг бизнес эрхэлж байгаа хүн яг өөрийнх нь одоо тэр салбарт уур амьсгалын өөрчлөлт эх 5 жилд, 10 жилд, 20, 30 жилд яаж нөлөөлөх вэ те? Одоо би өнөөдөр ингээд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад энэ хөрөнгө оруулалт маань уур амьсгалын өөрчлөлтөд ямар сөрөг байдлаар нөлөөлөх вэ те? Жишээлбэл одоо бид нар мэдж байгаа уур амьсгалын өөрчлөлт болвол одоо хүний үйл ажиллагаанаас болоод ингээд эрчимжчээд байна, ингээд болохоо очиад байна гэж ярьж байгаа те. Хүний үйл ажиллагаа гэдэг нь бид нар мэдээж эрчим хүчний салбарыг тухай ярих байгаа тий. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл та бүхэн за яг улс орныхоо түвшинд дээрэс нь одоо өөрөөр хэлбэл төсвийн бид нэр шийдвэр гаргахад тий. Эсвэл одоо хувийн хвшлүүд ингээд өөрсдийнхөө бизнесийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргахад энэ маань уур амьсгалын өөрчлөлтийг улам цааш нь даамжруулах шийдвэр одоо хөрөнгө оруулалт болох гээд байна уу? Эсвэл эсвэргээр харин энийг сааруулж тэг одоо тэр сөрөг нөлөөллийг нь бууруулах шийдэл байна уу гэдгийг одоо тэр мэдлэг хангалттай байна уу те. Тэгэхээр тэрнийг бол одоо бид нэр илүү түгээх хүртээмжтэй болгох тал дээр ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. За хоёр дахь нь бол ялангуяа олон улсын түвшинд бол уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг мэдээлэл нэг тийм явцуу ашиг сонирхлын үүднээс гуйвуулах, үгүйсгэх, хойшлуулах гэх тийм одоо англиар бол тэ misinformation, disinformation campaign одоо энэ асуудал бол маш хурц байдаг. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол шинэ зүйл биш те. Одоо өнгөрсөн зууны дунд үеэс, сүүл үеэс маш олон хүмүүс эрдэмтэд, судлаачид, хувийн хвшлийнхэн өөрсдөө мэдчихсэн юу болоод байна, юунаас болоод байна, ямар нөлөөлөл үзүүлэх гэдэг гэдгийг бол мэдчихсэн. Харамсалтай нь бид нэр дэлхийн нийтээр өнөөдрийг болтол яагаад ингээд эрчимтэй арга хэмжээг авч чадахгүй өнөөдрийг хүрээд ингээд одоо болтол яг одоо Белем те Бразилийн Белем хотод одоо ингээд дэлхийн 197 орны төлөөлөгчид тэнд ингээд ярилцаад шийдэлт хүрч чадахгүй байна вэ гэхээр энэ бол яалтчгүй явцуу эрх ашиг гэдэг нь тэр нөгөө ашиг олж байгаа те энэ төл одоо малтмал төршийг өөрөөр хэлбэл газрын тос нүүрс одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөнд одоо эрчимжүүлээд байгаа тэдгээр хүлэмжийг ялгаруулснараа ашиг олж байгаа хувийн хвшлүүд, хувь хүмүүс за тэгээ цаашлбал тодорхой улс орнууд санаатаагаар энэ одоо буруу мэдээллийг түгээж тэ гуйвуулж тэгээ энэ талаар ярьжсэн судлаачид одоо мэдлэг мэдээллийг түгээх гэж байгаа хүмүүсийг гүтгэх тэдгээрийн одоо нэр хүндэд халдах хэлж байгаа ярьж байгаа юмыг гуйвуулах зэргээр энэ бол мэдээж бол санаатаар хийсэн үйл ажиллагаа байгаа. Одоо ч гэсэн харамсалтай нь дуусаагүй. Яагаад тэгэхээр түрүү миний хэлсэн тийм өнөөдөр мөнгө олж ивэл өнөөдөр ашиг олж ивэл энэ нь одоо хэдэн олон 100,000 сая хүний эрүүл мэнд амжиргаа, орон байр бүх юмд сөргөөр нөлөөлөх нь бол зарим хүмүүст харамсалтай нь одоо хамаагүй болчиход байна тийм богино хугацааны ашигынхаа төлөө олон нийтийн сайн сайхныг бол одоо сөргөөр энийг одоо та нар мэдэх бах нөгөө олон улсад нөгөө тамхитай зөвөрлж ярьдаг штэ тамхины хүний эрүүл мэндэд ямар хортой тийм нийтийн эрүүл мэндэд ямар хортой гэдгийг мэдчихэд ингээд эрүүл мэндийн салбарын хүмүүс судлаачид яриад багтан нөгөө тамхины лобби тамхин үйлдвэрлэдэг компаниуд бол маш олон 10 жилийн турш маш амжилттайгаар тэр одоо бодлого авах арга хэмжээг хойшлуулж чадсан тий. Тэрнтэй адилхан яг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг бол ингэж одоо сааруулах тийм бодлого бол хоёр дахь асуудал энэ мэдлэг мэдээллийн асуудал. Гурав дахь нь болохоор би юуг манай Монголын хувьд бол бас маш ийм чухал асуудал бол нөгөө одоо олон төрлийн мэдлэг мэдээллийг хэрхэн таньж хэрхэн тэрнийг хадгалж цааш нь уламжлах түгээх вэ гэдэг бол чухал. Тэр нь юу ярьж байгаа гэхээр одоо манай уламжлалт мэдлэг те. Манай монголчууд бол олон 10 100 жилийн турш
байгаль их дэлхийтэйгээ зохицож одоо өөрчлөгдөж байгаа уур амьсгалд дасан зохицож те амьдарч ирсэн арт түмэн байгаа. Тэр бол асар их үн цэнтэй мэдээлэл байгаа. Тэрнийг бид нэр одоо өнөөдөр ингээд манай улсын дийлэнх олонх нь ингээд суурин газар амьдраад уламжлалт одоо амьдралын хэв маяг ерөнхийдөө яг тэр чиглэлээр одоо яг тэр ингээд уламжлалаа авч явж байгаа хүмүүсийн тоо цөөрөх энэ үед бид нэр яаж тэр мэдлэгийг одоо тий баримтжуулж авах уу? Тэгээд мэдж байгаа ах одоо жишээлбэл бид нар ингээд багтаа хөдөө явдаг гэсэн. Тэгэхэд чинь тэр их асар их мэдлэг чинь бүр ингээд бичгээр буугаагүй байдаг те. Манай бол амаар дамждаг. Бүр амаар дамжаад зогсохгүй зарим нь бол бүр ерөөсөө нөгөө нэг үйлдэлээрээ дамждаг мэдээлэл явж байгаа шүү дээ те. Тэрнийг бид нэр одоо хэрхэн өөрсдөө таньж мэдэж хэрхэн тэрнийг цааш нь одоо ирээдүйн үедээ залуус одоо тэг цаашдаа ирээдүйн үедээ уламжлуулах уу. Тэгээд цаашлал хэрхэн энийг дэлхийн нийтэд хуваалцах вэ те. Одоо цахим орчинд хэрхэн хуваалцах вэ? Жишээлбэл одоо орчин үеийн нөгөө нэг ярьж байгаа шүү дээ нөгөө чат GPT-гээс юм л бол асуудаг гэх тийм одоо нэг юм мэдмээр бол тэр нэгэ чат GPT-гээс асууж яана. Эсвэл одоо юу гэдэг Google-ээс хайж ич гэдэг юм уу. Тэр чинь бол бид нар мэдж байгаа шүү дээ. Дотор нь хаанаас тэр мэдээллийн их усүр нь байна гэвэл зөвхөн одоо цахим орчинд орсон. Тэгээд тэр нь зөвхөн одоо нэлээд түгээмэл хэлээр те жишээлбэл англи ч юм уу одоо юу гэдэг олон хүн амтаа түгээмэл хэлээр орсон тэр мэдээллийг бид нэр ингээд буцаагаад ингээд нэг юу гэдэг ChatGPT чинь зүгээр л нэг хэлбэрийг өөрчилж байгаа болохоос тухайн мэдээллийн чинь үндс нь бол нөгөө суурин те тухайн тэр орсон юмнаас л гарч байгаа. Тэгээ орсон юм гарсан юм хоёр бол ерөнхийдөө дүрс нь өөр боловч агуулгын хувьд бол адилхан явж байгаа. Тэгэхээр тэр чинь зарим нь нөгөө миний түрүүний хэлсэн бүр ташаа мэдээлж явж байгаа тийм. Тэрэнд бид нар бас өөрсдийнхөө олон улсын түвшинд бол нөгөө нэг орон нутгийн иргэд гэж ярьдаг тийм тэдгэрийн мэдлэг гэж ярьж байгаа. Манай Монголын хувьд бол бас яг үнэхээр энэ үнэтэй мэдээллээ яаж бусадтай бас тодорхой хэмжээнд хуваалцаж яаж бид нар бас энэ түрүүний миний хэлсэн ирээдүйн уламжлах тэр бол их чухал гэж бодож байгаа. Асуултын талаар маш төлөвлөрөнгөө ойлгомжтой танилцуулсан танд их баярлалаа. Тантай авах дараагийн асуулт нь бол эдгээр асуултын хамгийн оновчтой шийдлүүд нь таны бодлоор юу байна вэ? Тэгээ яг ингээд одоо ингээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээллийг түгээх одоо тэр бол нэлээж маш олон шийдлүүдийг шаардах. Тэгэхээр тэрэн дээр яг бүгдийн ярих цаг байхгүй бах. Гэхдээ яг зүгээр зарим орнуудын туршлагыг харж хахад одоо уур амьсгалын өөрчлөлтийн тийм цахим платформуд зарим улсууд ингээд гаргасан байт юм байлээ. Жишээлбэл одоо юу гэдэг Эквадор ч юм уу, Кения ч юм уу ингээд тэр бас ингээд одоо Босни Херцеговина гэдэг нэлээд орнуудыг би ингээд харж хахад тэр надад их зүгээр санагдсан. Одоо юу гэдэг яг албан ёсны нэг тийм вебсайтн дээр одоо манай Монгол жишээлбэл интернеттэй холбогдоогүй утсаараа одоо юу гэдэг Facebook ч юм уу орч чаддгүй хүн баг байхгүй болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр цахим орчинд ингээд яг нэг албан ёсны тийм цахим хуудас дээр шинжлэх ухааны одоо суурин одоо тэр мэдлэг тий. Дээрээс нь түрүүний миний ярьсан зөвхөн шинжлэх ухааны гэлтгүү ардын ухаан одоо тэр амьдралын туршлага одоо юу гэдэг энэ бүх мэдээллийг нэг доор ингээд хүмүүс авах боломжтой тий төрийн бос байгууллагуудын хэрэгжүүлж байгаа ч юм уу. Тэгээд дээрэс нь мэдээж төрийн бодлогын баримт бичгүүд бүх хэрэгжилт за тэгээ манай одоо тэр улсуудын платформыг харж байхад ингээд мэдээж нөгөө Нүүбийн суурин конвенцэд явуулж байгаа тайлан зүгээр нэг тайлангаа тавиад зогсохгүй надад юу гой санагдсан гэхээр одоо нөгөө нэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээг одоо хэрэгжүүлж байгаа байгууллагууд гэх юм бол бүх салбарт байгаа тийм бүх салбар одоо бүх яамдууд бүх аймаг сумын түвшинд хэрэгжүүлж байгаа. Тэдгээр ингээ бүгдээрээ өөрсдийнхөө ингээд хэрэгжүүлж байгаа ажлаа тэндээ тайлагнаад тэгээд тэр нь ингээ агуугаа ингээд нэгдсэн тайланд орчт юм байлээ. Өөрөөр хэлбэл одоо нөгөө мониторинг те одоо ингээд хэрэгжилтийн хангалтыг бас давхар олон нийтэд мэдээлэл түгээгээ зогсохгүй бас ингээд нөгөө нэг олон улсын одоо хүлээсэн үүргээ ч юм уу те одоо ингээд бодлогын хэрэгжилтэд хангахад ингээ мониторинг хийгээд бас дээрээс нь тэрнийгээ ингээд одоо нээлттэй байдлыг хангаад айгүй олон юмыг зэрэг хийж болдог санагдсан.
тийм платформ. Тиймэрхүү нөгөө жишээнүүдийг бас харуул сонирхолтой байж магадгүй. Дээрэс нь нөгөө мэдээж албан боловсролт тусгах тий. Одоо албан боловсрол гэдэг маань одоо юу гэдэг 10 жилийн ерөнхий улсын сургууль дээрэс нь их сургууль ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт хамаагүй сэдв гэж бол байхгүй тий. Бүх сэдв ямар яаж нөлөөлөд байгаа, яаж одоо ямар боломжууд байгаа. Тэр бүгдийг ингээд гоё шингээгээд өгвөл бас мэдээж одоо мэдлэг мэдээлэл маань сайн түгэн. Дээрэс нь одоо дахиад бусдын туршлагыг харж байхад ингээд бүр юундаа бас оруулсан бэлээ. Уйлаа мэрэгжлийн сургуулиуд байдаг те тэрэн дээрээ бас удирдлагын акцент мэдэртэй хүртэл оруулсан бэлээ нөгөө хөтөлбөрт нь. Тэгэхээр тэр бас их зүгээр ээж магадгүй мөн мэдээж олон нийтэд чиглэсэн янз бүрийн одоо мэдээллийн компанид ажлууд байдаг те. Одоо та нар бас ингээд энэ подкастыг хийж яах гэдэг чинь гол зорилго нь бас тийм би ойлгож байгаа шүү дээ. Одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдлэг түгэх. Тэгэхээр баярлалаа ингээд иймэрхүү байдлаар ингээд хүмүүст мэдлэг мэдээ түгэх тэр бол үнэхээр одоо хүн болгоны хийж чадах тэг бас ажил хийх хэрэгтэй. Өөрсдөө одоо юу гэдэг мэдлэг мэдээлэл олж авах. Тэгээд энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бас тэрнийгээ бусдаа хуваалцах тийм. Тэгээд түрүүний миний хэлсэн тэг бас нэг юм гэвэл одоо яг ингээ англиар ч юм уу ингээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ингээ цахимаар сургалт хайхаар маш их байдаг. Янз бүрийн сургалтууд те янз бүрийн чиглэлээр үн төлбөргүй байдаг. Тэгээ яг ингээ манай монгол хэлээр хайхаар олддггүй. Тэгэхээр тиймэрхүү одоо ингээд за яг түрүүний миний хэлсэн албан боловсрол гэхээс гадна албан бус боловсролын байдлаар ингээд одоо насан туршдаа сурах тэр боломжийг олгоо тий хүмүүсийн сонирхсан хүн болгон сурах тэр боломжийг хангаад гоё цахимаар сургалтууд эсвэл одоо бүр апп гэж байд юм уу тиймэрхүү байдлаар хүмүүст хүртээмжтэй байвал мэдлэг түгээвэл бас их зүгээр бах. Тэгээ ерөнхийдөө одоо ингээд нөгөө нэг олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төсөл болгон тухайн төслийнхаа мэдлэг мэдээллийг бусадтай түгээх тийм шаардлага байдаг те. Тэрнтэй адилхан яг одоо ингээд зөвхөн олон улсын байгууллага гэлтгүү манай яг орон нутагт хэрэгжиж байгаа ер нь ингээд орондоо хэрэгжиж байгаа арга хэмжээний юу нь одоо ингээд амжилттай явж байна. Юу нь арай амжилтгүй болоод байна. Юунаас болоод амжилтанд хүрсэнгүй ч гэдэг юм уу те. Тэр бүх ингээд гоё сурсан мэдсэн юм а бусдаа хуваалцдаг тэр боломж одоо систем байвал их одоо нэг юу гэдэг хүн болгоно нэг алдаагаа давтаад байхгүй те. Биенийхээ алдаанаас суралцаад тэгээд цаашаага бас ингээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээгээ идэвхжүүлэх, хүрээгийг нь тэлэх тэр боломж нэгт болоо гэж бодож байгаа. Тэгээ түрүүний миний ярьсан нэг уламжлалт мэдлэгтэй. Тэр уламжлалт мэдлэгээ бид нэр ингээд одоо таньж мэдэж өвлүүлэх тэр бол маш чухал ажил гэж би бодож байна. Тэгээд тэрэндээ мэдээж олон талын хүмүүс хамтрах хэрэгтэй бах. Мэдээж төрийн байгууллага, төрийн бас байгууллага. За тэгээд залуу үеийнхэн та нар шиг ингээд сайн оролцосоо гэж хүсэж байна. Яа тэгэхээр түрүүний миний хэлснээр яг ингээд нэг зүгээр нэг бичээд маа гэд ингээд одоо ном болгоод ингээд номын сандаа очиж хадгалах зүйл биш те. Энэ бол үнэхээр өөрөөсөө бид нэр амаар үйлдэлээрээ дамжуулах тэр уламжлуулах тэр мэдлэг байгаа. Тэгээ тэрнийг бид нэр мэдээж зогсохгүй те. Энийгээ бид нэр одоо инновац буюу одоо тэр бусад одоо техник технологи бусад орны туршлагатай хослуулад жинхэнэ яг өөрсдийнхөө манай Монгол орны нөхцөлд хамгийн тохиромжтой арга хэмжээ те хамгийн тохиромжтой бизнесийн санаа юу гэдэг тэрнийг тэр бүхтийг гарах гоё боломж нэгдэх бах гэж бодож байна. За тэгээд энэ бол мэдээж болоогүй биш болж байгаа те энийгээ зүгээр илүү одоо өргөн хүрээтэй байвал зүгээр юм уу л гэж бодож байна. За шийдлүүдийг мөн тодорхой танилцуулсан танд их баярлалаа. Бид нарын асуугаагүй таны хэлмээр байгаа мэдээлэл байвал аваад хэвлээ ярилцлага өндөрлөё. Энэ подкастыг сонсож байгаа бүх хүмүүст хандаж юу гэж хэлмээр юм гэхээр уур амьсгалын өөрчлөлтгээ ярихаар нэг тийм нэг хідэн одоо юу гэдэг нэг судлаачд те эсвэл нэг хідэн олон улсын байгууллага эсвэл нэг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны ярьдаг асуудал биш шүү. Энэ бол үнэхээр хүн бүрт хамаатай хамгийн одоо тэ манай чухал асуудал байгаа. Тэ дэлхийд даяараа тулгамдаад байгаа. Тэгээ тэр нь одоо хүн бүрт хамаатай гэхээр за жишээлбэл машин авлаа гэхэд бид нар ямар одоо тэ хамгийн их мэдээж ингээ бензин багтдаг машин байвал эдийн засгийн хувьд хэмнэлттэй тий. Тэгэхээр тэр зургийг томсгоод харах юм бол
бусад шийдлүүд бас яг тийм байдаг те. Уур амьсгалын өөрчлөлт ээлтэй шийдвэр нь эдийн засагт ч ээлтэй, нийгмийн хувьд ч ээлтэй байдаг. Өөрөөр хэлбэл бид нэр ингээд нүүрс түлээд заах мэдээж өнөөдөр бол Монгол орны хувьд бол бид нэр аргагүй одоо ингээ юу гэдэг нүүрсээ түлээд эрчим хүчээ үйлдвэрлэж байна. Гэхдээ ирээдүйд хандсан хөрөнгө оруулалтаа бид нэр яагаад одоо маргаашийн хөрөнгө оруулалтаа өчигдрийн технологид оруулах хэрэгтэй гэж тийм биз дээ. Тэр нь одоо хэрвээ бид нэр ингээд цэвэр эрчим хүч, сэргээгт эрчим хүч сонголоо гэхэд биднэрт уур амьсгалын өөрчлөлтөнд эргээс гадна урт хугацаанд бид нэр мөнгө хэмнэ. Эдийн засгийн хувьд биднэрт ашигтай. Тэгээд тэр нь биднэрт эрүүл мэнд сайн сайхны хувьд ямар ашигтай вэ? Одоо утааны тухай яриад явах те. Гэхдээ эдгээр чинь бүгдээрээ хоорондоо холбоотой асуудал. Хоёрдугаар бизнесүүд байна. Бизнес одоо хуваарай одоо юу гэдгийг газар тариалан жишээлбэл эрхэлж байгаа хүмүүс одоо уур амьсгалын өөрчлөлт гэж яриад тахаар мэдээж та бүхэн аль хэзээ хараад үзэж байгаа бах те. Танай одоо газар тариалан эрхэлж байгаа бизнест чинь энэ ургацд чинь яаж нөлөөлөхөөр байна? Ямар төрөл сортын ургамалт хариул таны бизнес одоо дунд болон урт хугацаанд ашигтай байхаар байна. Одоо ингээ уур амьсгалын өөрчлөлтөө ярихаар хүмүүс нэг эрсдэл эсвэл нэг сөрөг байдлаар хардаг. Эерэг байдлаар нь ямар боломж байна гэдэг байдлаар нь харах юм бол маш их боломж байна тий. Одоо ингээд бусад Африкийн орнууд хүртэл ингээд жижиг стартапуудаас ахуулаад том компаниуд хүртэл уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох бизнесийн модельээ боловсруулад одоо ингээ хөрөнгөө татаад бүр ингээ үйлчлэгээ үзүүлээд те эхэлсэн байна штэ. Тэрнийг бол манайхан бол яг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн нэг эрсдлийн асуудал биш. Энэ бол боломжийн асуудал ярьж байгаа. Яа тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт болж байгаа нь тодорхой. Бид нэр ингээд цэвэр ногоон шилжилт хийх нь тодорхой. Тэгээ энэ шилжилтийг бид нэр хэн хамгийн хурдан бөгөөд хамгийн ухаалгаар хийж чадна. Тэр хүн буюу тэр байгууллага, тэр улс орон ашиг нь хүртэх боломжтой тий. Тэгэхээр би тэгжэл одоо уриалмаар байна. Хүн болгон одоо юу гэдэг нэг гэрийн даалгавар гэдэг шиг тий. Надад одоо ямар нөлөө залуучууд зөвхөн оюутан залуус байсан ч ялгаагүй. Ямар сэдвээр одоо мэрэгжил эзэмшмээр байна. Энэ ирээдүйд яаж одоо бидний энэ ногоон ирээдүйг бий болгоход нөлөө үзүүлэх үү те. Тэр үтгэл хувцас сонор худалдаж авахтаа ч гэсэн би одоо уриалмаар байна те. Энэ одоо хэр их эрчим хүч, хэр их ус хэрэгэлсэн бүтээгдэхүүн байгаа болоо. Энийгээ би хэдэн жилийн турш хэрэгжилж болох вэ гэж бас бодвол те. Ерөнхийдөө хүн болгонд одоо бодох. Тэгээ тэр талаараа бодоод зогсохгүй. Яг ингээд тэрэндээ тулгуурласан алхмуудыг хийх тэр боломж байгаа шүү. Тэгээд бүгдээрээ ингээд яг энэ чиглэлээр ингээд идэвхтэй одоо зөвхөн энэ салбарт ажилладаг хүмүүс биш. Бүх хүмүүс ингээд өөрсдийнхөө хийж чадах зүйлсийг хийгээрэй гэж уриаллаад төгсгөе. Баярлалаа. Танд маш их баярлалаа. Өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцсанд. Ингээд үгээр Бүлэмжийн дараа подкастын экспертийн үзэг долонгийн ээлжид ярьцлага маань өдөрлөж байна. Танд их баярлалаа. За баярлалаа. Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Бүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлэлгүй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнийг тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.